Үнцгийн оройг А цэг дээр байрлуулъя. Цацрагуудын нэгийг Б цэгээр дайруулъя. Нөгөө цацрагийг бусад цэгүүдийн нэгийг дайруулж хурц өнцөг үүсгэе. Тэгэхээр хурц өнцөг гэж 90 градусаас бага байх өнцгийг хэлнэ. Эдгээр цацрагуудын нэгийг Б цэгийг дайруулъя. Тэгвэл нөгөө цацрагийг бусад цэгүүдийн аль нэгийг дайруулан байрлуулах хэрэгтэй. Аль нэгийг дайруулан байрлуулах хэрэгтэй бөгөөд бид маш анхааралтай байх хэрэгтэй. Учир нь энэ ном нь бидний өнцөг хэмжигч хэрэгсэл аль өнцгийг хэмжиж байгааг харуулж байгаа. Нэг зүйл туршиж үзье. За бид энэ өнцгийн тухай авч үзэж байна гэж бодъё. Гэтэл үнэн дээр өнцөг хэмжигч хэрэгсэл гаднах энэ өнцгийг илэрхийлж байна. Энэ илүү том өнцөг. Энэ өнцөг нь 180 градусаас их байна. Тэгэхээр бид энэ номд анхаарал хандуулах хэрэгтэй. Энд байгаа өнцөг хурц өнцөг шиг харагдаж байна. Өөрөөр хэлбэл хэрэгслийн зааж байгаа өнцөг бидний авч үзэж байгаа өнцөгтэй давхцаж байх хэрэгтэй. За дахиад нэг хурц өнцөг байгуулмаар байгаа. Энэ яг 90 градусаас бага харагдаж байна. Бид маш анхааралтай байх хэрэгтэй. Яг энэ цэгийг дайрч чадаж байна уу? За одоо зөв боллоо. Энэ нь хурц өнцөг юм. Учир нь үүний хэмжээ нь 90 градусаас бага байна. За дахиад өөрийг авч үзье. Хар цэгүүдийг ашиглан мохоо өнцөг үүсэг. Цэгүүдийн нэгийг орой болгон сонгоод өөр хоёр цэгийг дайруулан цацрагууд татъя. Өнцөг 180 градусаас бага байх хэрэгтэй. Үүнийг хийх хэдэн арга байна? Энэ цэгийг эхлээд сонгоё. Тэгээд дараа нь энэ хоёр цэгийг дайруулан байгуулна. Энд үүссэн өнцөг нь хурц өнцөг байна. Энэ нь 90 градусаас бага байна. Хэрвээ би цацрагуудыг соливол хэрэгсэл маань гадна байгаа энэ өнцгийг биш, харин энэ өнцгийг илэрхийлж байна. Гэхдээ энэ нь 180 градусаас их байна. Тиймээс энэ биш. За бид оройн цэгийг буруу сонгосон юм байна. Үүнийг хажуу тийш нь зөөвөл 180 градусаас бага. Гэхдээ илүү том өнцөг гарах юм шиг байна. Одоо оройг энд сонгоод үзье. Оройг энд байрлуулъя. Одоо энэ 180 градусын өнцөг үүссэн харагдаж байна. Бид тэдгээр цэгүүдийг маш зөв сонгох хэрэгтэй. Эдгээр цэгийг яг дайруулъя. Бусад тохиолдолд буруу болчихно. Тэгэхээр энэ тун сайн болсон харагдаж байна. Энэ бол мохоо өнцөг. Яагад гэвэл түүний хэмжээ 90 градусаас их. За дахиад нэг дасгал хий. Эдгээр цэгүүдээр өөр нэг мохоо өнцөг үүсгэе. Өнхий санаа нь адилхан яг 180 градусын өнцөг үүсгэе. За байгуулчихлаа. Энэ өнцөг нь мохоо өнцөг. Учир нь түүний хэмжээ 90 градусаас их.